За өнөөдөр Өмнөг аймаг дээр одоо бас уламжлалт арга хэмжээ маань болж байна. За энд бол маш олон уурхайнууд ирсэн байна. Шинээр бас уурхайнууд нээгдсэн байна. Өмнөг аймагт одоо 20 гаруй уурхайнууд байна. За энэ 20 гаруй үндсэн уурхай туслан гүйцэтгэгч компаниуд гэх юм бол одоо хэдэн мянган компани байгаа. Тэгээд оюу толгой бүлэг орд, таван толгойн бүлэг орд, нарийн сухатын бүлэг орд, за алтны уурхайнууд байна. За жонш одоо бусад уурхайнууд байна. Тэгээд яг хөө сангийн яам төлөвлөгтөө бол бас арай бас томоор төлөвлөсөн баг. За нөхцөл байдал энэ одоо гайл хэлийн нөхцөл байдал энэ юмудаа бас бид бол одоо айл болох шахалчд ажиллаж байгаа. Бүтээгдэхүүний үн бол одоо дэлхийн зах зээлийн үннээс шалтгаалдаг учраас одоо энэ төлөвлөлтөнд бол бас зөрүү гарахыг үүсэхгүй. Гэтэл одоо энэ Өмнөг аймаг дээр байгаа юм уурхайнуудын одоо улсад төвлөрүүлэх орлого татварын одоо үр дүнгээр бол Монгол улсын эсвийн 50 гаруй хувь нь бол эндээс бүрдэж байгаа нь бол тодорхой. За тэгээд Өмнөг аймгийн хувьд бол энэ олон уурхайнуудаа дэмжиж ажиллаж байгаа. За усын одоо ус баяжуулах үйлдвэрийн усын ямар ч хил амгүй өгсөн. За энэ одоо ус уурхайн бүтээн байгуулалтын бусад ажлуудыг нь одоо аймгийн иргэдийн хурал төмөр замын бүтээн байгуулалтыг ажиулах үйлдвэрүүдийг эдгээр бол бүх юмыг л одоо дэмжиж ажиллаж байгаа. Энэ бол Монгол улсын төлөө, Монгол улсын одоо эдийн засгийн тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө Өмнөг аймгийн ард түмэн бол дэмжиж байгаад бол өмнөгчуудаа их баярлж байна. Тэгээд энэ уурхайнууд бол Өмнөг аймагтаа эргээд ажилгүйдлийг одоо хамгийн бага байлгах хэрэгтэй. Энэ Өмнөг аймгийн одоо уугуул, суугуул иргэдийг ажлын байраар хангах хэрэгтэй. Уурхайчдаа өмнө рүү авчирч одоо амьдруулах, сууршуулах хэрэгтэй. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж энэ одоо яг ажлын байран дээр одоо гэр бүлээрээ амьдрах хэрэгтэй. Энэ оростын системийг бас оростын систем гэдэг бол ер нь хамгийн хүнд одоо систем. Энэ ийм учраас энэ гэр бүлээрээ амьдрах энэ боломжийг уурхай удирдлагуудын ажилчдаа олгох хэрэгтэй. Энэ орон сууцны зээлэнд хамруулах хэрэгтэй. Орон сууцны томоохон одоо компаниудыг Өмнөг аймгийн одоо удирдлагууд урьж орон сууцнуудыг шинээр барих нь бол одоо тодорхой. За тэгээд энэ цогцлын хамбогд 3 төс сумдууд дээр төвлөрөөд энэ уурхайнууд маань ажлынхаа орон сууц юмнуудыг одоо сайн барих шаардлагатай гэдэг энэ зүйлүүдийг бас өнөөдөр хөндөж ярьцгаалаа. Мөн шинжилгээний технологийн сургуулийн салбар сургууль одоо амжилттай ажиллаж байна. Энд бол яг уурхай мэргэжлүүдийг бол төлхөө бэлдэх хэрэгтэй. Төмөр замчдыг төлхөө бэлдэх хэрэгтэй байна. За ингэснээр одоо Монгол улсын экспортын гарц бол улам нэмэгдэнэ. Улам одоо байгаль орчиндөө ээлтэй, нийгэмдээ ээлтэй, одоо ард иргэдээ ээлтэй л юм болох юм. Тэгээд энд бол ирээдүйд бол бидэнд хамгийн учирч болох хамгийн өндөр эрсдэл бол усны асуудал байгаа. Энэ баяжуулах үйлдвэр, оюу толгой, энэ Эрдэнэс таван толгойн баяжуулах үйлдвэр, энэ энержи ресурсын угаах үйлдвэр, тэгээд МАК-ийн угаах үйлдвэрүүд бол бүгдээрээ гүний ус хэрглэж байгаа. Энэ гүний ус бол дахин давтагдчихгүй, дахин одоо сэрэгдгүй тийм нөөц. Энэ газрын гүнд одоо гүний усны одоо маш том юм нөөц онгорхоо болно гэсэн. Тэгэхээр гадаргын усыг энэ хэрлэн тоонд усыг бүгд найрамдах хятад ард улстай яриад одоо яаралтай авчрах ажлыг одоо хийх хэрэгтэй. Орхон онгийг Оросын албаны улстай яриад одоо 3% авчрахад л энэ говийн гүний усыг ард иргэд одоо хойч үедээ үлдээх юм боломжтой. Энэ бол нэг сүртэй бас амар хэцүү ажиллаж биш. Өөр одоо хоёр улстайгаа одоо ярихаас өөр аргагүй болчлаа. Хэлийн усны гэрээ гэдэгт одоо монголчууд очиод нэгдсэн учраас хоёр улстай ярьж энийг одоо хөдөлгөхөр болчлоо. Гэтэ хоёр улс маань бол энэ цөлжилтийн эсрэг энэ Монголын говийн шар шорооны эсрэг бол энэ төслүүдийг бол дэмжих байхаа гэж итгэлтэй байгаа. Тэгээ өнөөдөр энэ уурхай компаниудаа бас амжилт төсч баяр хүргэж байна. Ер нь нээлттэй ажлын байрыг одоо нэмэгдүүлэх чиглэлдээ ер нь бас орон нутаг яаж анхаарч байгаа юм. За орон нутгийн өмчөд бол таван толгой компани одоо орон нутгийн иргэдийг бол ажлын байраар 100% хангадаг гэдэг юм мэдээлэл байдаг. За бусад одоо уурхай компаниуд яг орон нутгийнхаас илүү гаднаас ирж ажиллах хүчин ер нь илүү бас байна ч гэдэг юм. Янз бүрийн шүүмжлүүд байдаг. Нээлттэй ажлын байр. Өмнөг аймгийн иргэд бол юм яг ажлын байр хангаж байгаа дээр бол яг сэтгэл хангалуун биш байна. Ер нь одоо Өмнөг аймагт байгаа уурхайнууд бол энэ эхлээд Өмнөг аймгийнхаа ажлуудлыг гайг болгочоод тэгээд дараагийн одоо бусад аймаг дүүргээс
авах хэрэгтэй. Ингэхгүй бол одоо эн чинь зарчим алдагдана шүү дээ. Тэ? Энэ одоо уугуул суугуул энэ нутгийн иргэдийг ажилд авч ажилдаа орлоготой байлгахгүй бол энэ уурхайн одоо өвөг дээдсэн хүртэл одоо бас өвөг дээдсийнхээ одоо буйныг бас бид хариулах хэрэгтэй. Энэ уул усныхаа одоо уул усандаа бид нар бас ач тусаа өгөх хэрэгтэй. Ийм учраас одоо эхний уурхайг 60 жил болж байна. Одоогийн одоо шинээр уурхаанууд ч саяхан байгуулагдсан уурхаанууд энэ бүгдийг бол одоо энэ өмнө говийн ард түмэн бол дэмжиж ямар нэгэн хориг саад хийхгүй л нээж байгаа. Энэний хариуд нь энэ хүмүүсийг нь хүүхдүүдийг нь үр хүүхдүүдийг нь ажилд авах хэрэгтэй. Тэгээ энэ орон нутгийн өмчийн оролцоо гэдэг бол үнэхээр чухал юм байна гэдгийг бол энэ 5 толгойн бүлэг ордын 0.4% дээр нь ажилдаг орон нутгийн өмчийн оролцоотой энэ ууган уурхай ууган 5 толгой бол харуулж байна. Энэ одоо ууган уурхайн 90% нь энэ орон нутгийн иргэд нь ажиллаж байгаа. Тэгээд энэ уурхайн бас хамт олонд нийт одоо ууган 5 толгойн уурхайн хамт олондоос 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 60 жилийн ойгоо сайхан тэмдэглээрэй гэж уурхайчтай хүсье. Тэгээд 4 үеийн уурхайчтай бас энд ажиллаж амьдарч байгаа. Тэгээд энэ жишгээр одоо бусад уурхаанууд бол энэ одоо ууган 5 толгойн жишгээр бас энэ ажлын байрыг илүү яаж энэ Өмнөговь аймгийнхаа ажилгүйдлийг байхгүй болгож за Өмнөговь аймгийнхаа хүмүүсийг сургаж бэлдэж энэ технологи шинжлэх ухааны технологийн их сургуультай хамтраад бэлдэх хэрэгтэй. Хүн болгоо одоо 100% зохицохгүй шүү дээ. Тийм учраас энэ хүмүүсийг бас сургаж яг өөрийнхөө одоо компани одоо шалгууранд нь тэнцвүүлж энэ дээр бол одоо уурхайн захирлууд бас анхаарч ажиллах хэрэгтэй байна.